Оюутнууд маань зохистой хоолтынхаа хүрээнд бас зууш, салаад, өглөөний хоолыг бэлдэж хэрэглэхээс гадна өдрийн хоол, үндсэн хоол, шүлтэй хоолыг өөрсдөө бэлтгэж хэрэглэж болдог. За энэ дээр бид нар хамгийн энгийн бас богино хугацаанд өөрсдөө бэлдэж болохоор ногооны зүтэн шүлийг та бүхэнд танилцуулъя. За эхлээд бид нар ногоог ногоог бид нар заавал шазалдаг. Буцалж байгаа усандаа бид нар 2-3 минут ногоог таггүй шазалж дулааны боловсруулалтанд оруулдаг. За өшөө энэ шүлэнд маань гол өтгөрүүлэгчээр сүүц, цэцгийн тос, гурил үндсэн гол өтгөрүүлэгч болж өгдөг. За тэгэхээр зэрэг бид нар энэ шазлаад гарсан ногооныхоо шүлийг эргээгээд шүлэндээ ашиглах боломжтой. За эхлээд өтгөрүүлэгчээ хий, тийм ээ. За бид нар өтгөрүүлэгчээ хийхин тулд ер нь бол үндсэн хоолч муу ялгаагүй хайруулын тавыг эхлээд халаадаг. Тэгэхээр бид нар нөгөө хүүхдүүд маань тосоо цуг халаагаад ингээд тосоо шатаагаад байдаг. Тэгэхээр болж игэл энээс зайлс хийж эхлээд хайруулгын тавыг халаасны дараа үндсэн хоолнд орох тосыг хийж бэлэн болгоно. За энэ хоол маань 260 мл-ээр 2 порцийн гарцтай хоол байгаа. Өдрийн хоолнд хэрэглэж болохоор эмшилтэй хоол. Тэгэхээр зэрэг бас муу ялгаагүй ногоог бид нар шазалж дулааны боловсруулалтанд бэлтгэхийн өмнө усандаа ингэж шазалсныхаа дараа 2-3 өдөр өргөчөнд хийж хадгалах боломжтой байдаг. Тийм учраас бас ингэ бэлтгэснийхаа дараа богино хугацаанд хэрэглэж болно. За ингээд өтгөрүүлэгчээ бэлдэж чинь, тийм ээ. За цэцгийн тосны дээрээ бид нар хайл мэг шиг гурлаа хийж үндсэн өтгөрүүлэгчээ бэлдчихэд за галыг дагсгах хэрэгтэй байгаа. За энэ хооронд нь хэдүүлээ ногоогоо шазалж, тийм ээ. За энэ бидний өнөөдрийн зүтэн шүлэнд бол ногоон цэцэгт байцаа орж байгаа. За ногоон цэцэгт байцаа маань 180-аас 200 г-ийн орцтой. За дээрэс нь бид нар энэ зүтэн шүлийг өшөө амин дэмээр баяжуулахын тулд ногоон бууцаа орж байгаа. За бууцаа бол С амин дэмийн агуулмж хамгийн өндөртэй. За дээрэс нь удаан хугацаанд буцалгаж болохгүйгээр богино хугацаанд дулааны боловсруулалтанд оруулах ийм төрлийн ногоо байдаг. За энэ дээрээ бид нар түрүүн шалцсан ногооныхоо шүлийг хөргөөд дээрэс нь хийж ногоогоо нухыг. За өшөө шүл нэмж. За шалцлах дулааны боловсруулалт бол маш чухал. Бидний энэ хоол хүнс хийхэд ашигтай дулааны боловсруулалт гэдэг. Өөрөөр хэлбэл энэ бид нар хоол хүнсийг удаан хугацаагаар аль болох удаан хугацаагаар боловсруулна гэдэг байгаа маань дотор нь агуулгачж байгаа амин дэмийн алдагдлыг маш их гаргаж өгдөг. Тэгэхээр зэрэг богино хугацаанд буцалж байгаа усанд ингээд шазлаад гаргаад ирсэн ногоо маань нэгдүгээрт өнгөө алддаггүй. Хоёрдугаарт амин дэм эрдэсийнхээ агуулмжийг хадгалж байдаг гэдгээр онцлог. За ингээд бэлтгэсэн шазлаад гаргасан ногоогоо бид нар усандаа игээд холигчонд нухаш болгоод бэлтгэжлээ. За одоо бид нар энийг савндаа хийгээд за дээрэс нь бид нар ногооныхоо шүлийг нэмж ингээ үндсэн шүлөө бэлэн болгож байна. За энэ үндсэн шүл бэлэн болгож байгаа хугацаанд бид нарын өтгөрүүлэгч маань энэ бас бэлэн болж явах ёстой. За өнөөдөр бид нар энэ шүлтэй хоолыг давс. За тэгээд дээрэс нь
сэрээр амталж бэлэн болгоно. Ер нь бол төрөл бүрийн шүлтэй хоол, үндсэн хоол нь бид нар одоо гол үндсэн амтлагчаар давс, ургамлын тос, за нутаг хар чинжүү хэрэглэхээс гадна одоо янз бүрийн одоо хатаас ургамлыг бас ашиглаж болдог. Түүнээс ш одоо яг үндсэн хоолндоо төрөл бүрийн амтлагчдыг ялангуяа одоо оюутнууд маань глутамат натрийн агуулсан хоол амтлагч, за нөгөө үүсүү гэд тийм ээ. Тэгэхээр зэрэг эдгээрээс бол болж өгвөл аль болох татгалзах хэрэгтэй. Болж өгвөл одоо үндсэн одоо ургамлаар одоо хоолыг амтлах хэрэгтэй байдаг. За ингээд бид нар өтгөрүүлэгчээ бэлдсэний дараа шүлэн дээрээ шөлөө буцалгана тийм ээ. За шөлөө буцалж явах явцад өтгөрүүлэгчээ бид нар нэгэн жигд бүтцтэй болгох ёстой. За түрүүний цэцгийн тосонд хуурсан гурилаа бид нар өтгөрүүлэгч болгож ашиглана. За энэ өтгөрүүлэгч маань буцалж байгаа шүлэн дээрээ одоо бэлэн болсон өтгөрүүлэгчээ нэмээд за ингээд ерөнхийдөө шүл маань саяны одоо үндсэн өтгөрүүлэгчээр өтгөрөх ёстой. За энийгээ бид нар шүлээ бэлэн болохоос өмнө шүлээ бэлэн болохоос бид нар өмнө энэ хоол амтлагч давсаа, за үрсэн сэрээ хийж амтлах ёстой. За давсны хэрэглээг бол бид нар юугаар давхар бууруулах боломжтой байдаг вэ гэхээр зэрэг мөн түрүү нь одоо дурдсан хүнсний ааг амт ногоонуудаар одоо давсны хэрэглээг бууруулах боломжтой. Өөрөөр хэлбэл одоо бид нар энэ давсыг орлуулах одоо үндэс үрт яншүү байна. За үнэрт гонд байна. Зарим тохиолдолд одоо халуун ногоон дуртай хүмүүс бол халуун чинжүү зэргээр одоо орлуулж амтыг хоолнд өгдөг. За ингээд хоол маань ерөнхийдөө шүлтэй зүтэн шүл маань бэлэн болж байна. За бид нарын бэлтгэсэн өтгөрүүлэгч болон шүлийг одоо шингэн байдлаас баг зэрэг одоо өтгөвтөр болтол нь одоо бие бүтцийг өөрчлөх ёстой байдаг. За шүл маань бэлэн болж байна. За энэ шүл бол нийтдээ нэг 8-10 минутанд ийм бэлэн болох одоо хоол байна. За ингээд бидний одоо 8-10 минутанд бэлэн болох зүтэн шүл маань боллоо.